Сайн байна уу хүмүүст үзэгчдээ. Өнөөдөр бүл 1-р сарын 28-ны гэргийн 2 нь урдаар өнөөдрийн сэрм өдөрний уургийн төвчтэй дэлжээ. Хошууны удирдлыг цагаан сарын хугацаанд ажиллаж байгаа салаам учир ба нэгжих технологисон. Ван Уйчир хошууны удирдлыг баярын өдрөөс өмнөх амар төвчний байжаалтын ажлыг өрнүүлсэн. 1 сарын 21-ноос 27-ны өдөр Ван Гуйлан Байжин шана Жанхан Сун Лүйфу Жанфэн жумжирэг хошууны удирдлыг тус цагаан сарын хугацаанд ажлын байртан байгаа салаам учир болон нэгчээр гүнж ярьж цагаан сарын хугацаанд ажлын байраа бас зэхэж байгаа өмчилгээний ажилд нь дотоодын хамгаалах хатар чагт живсэгт чагтааны дарга байлдагч болон өмнө Франтын хатар ажилтан ажилчны төлөөлөгчийг болгон технологи баярын өдрийн хугацаанд бүх хошууны эл Франтэд өрлөгил төмчиж байгаа өргөө болон хатар ажилтан ажилчинд талархаж яхаа илдгсэн бөгөөд цагаан сарын мэндчил болон чин сэтгэлийн жөнгөл дэвшүүлсэн байна. 1 сарын 26-ны өдөр хошууны намын хорооны дэш шүүжи хошуун дарга Ван Уй хошуунд дарга Ут Өрөөшүний Хонgyuan ил чангаах хязгаарт хариуцлагат компанид хүрчи ил чангаах өмнө Франтын хатар ажилтныг болгон технологи аж ахуйн ил чангаах ажиллагааны батлагын байдлыг нэрээ асуув. Ван Уйсэн ил чангаах ажил олон түмний хуйтан дулаантай холбогдно. Аж ахуйлынх нь хариуцлага үнэнхүү чангатгаж, үеичргөний ухамсараа чангатгаж, ил чангаах батлагын ажлыг сэдвэр хийж, бугуушны ард түмний цагаан сараана халуун тулаанаар өгнүүлэхийг батлах хэрэгтэй гэжээ. Дараа нь Ван Уй нар хошууны ардын живсэг төвчний элдэгт төрж бүх дарга байлдагчид цагаан сарын сайн сайхан жөнгөл ба чин сэтгэлийн мэндчилээ дэвшүүлсэн бөгөөд өргөө олон дарга байлдагч хоёртын ажлын думдаа үргэлжилэн шилдэг уламжлан бадруулж тус үеийн байгуултаа чангатгаж манай хошууны аж ахуйн нийгмийн чанар сайтай хөгжилтэд батлах хангахыг хүсэж байна гэжээ. 1 сарын 26-ны өдөр хошууны ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны эрхлэгч Ван Гуйлан хошуунд дарга Ю Мимийн хамтар хошууны ерөнхий өмөлгийн хорооны Монгол өмөлгийн хороод хүрч цагаан сарын хугацаанд ажлын байртан байгаа өмч совлогчдыг болгон технологи тэдэнд технологи мөн хүргэсэн бөгөөд баярын өдрийн сайн сайхан жөнгөл дэвшүүлв. 1 сарын 26-ны өдөр хошууны өлөвтрийн жүгүргэний төрөвлөгч Байжин шан орой тэжид улсын чахалгаан торын хөрөөшүний чахалгаан ангах компани, Домдод улсын чахалгаан холбооны хөрөөний хуваар компани, Домдод улсын нүүдлэх холбооны хөрөө хуваар компанид хүрч цагаан сарын хугацаанд ажлын байраа бас сахиж байгаа ажилтнуудыг болгон технологи тэдэнд нам болон засгийн ордны хэр аламжийг хүргэв. 1 сарын 21-ний өдөр хошууны намын хорооны дэс шүүжи өлөвтөр хуй чажин жөвлийн шүүжи Жанхан Сун хошуунд дарга дотоодын хамгаалах товчооны дарга Жи Шунли хошууны дотоодын хамгаалах товч хошууны хориулын газар хошууны дотоодын хамгаалах товчооны замирлцаны хамаалтын хийхэнх өрөө болгохны төмөлсөн салбарт хүрч цагаан сарын хугацаанд ажлын байртан байгаа өлөвтөр хуйл чажин системийн ажилтнуудыг болгон технологи тэдэнд технологи мөн хүргэж шинэ нэг жилд амар амгалан хүрээг бүтэн байгуулахад нэн их хувь нэмэр үзүүлэхийг хүсэж байна гэжээ. 1 сарын 23-ны өдөр хошууны намын хорооны байнгын гишүүн хошуунд дарга Лүйфу Домдод улсын чулуун тосны хөрөө өшөөний өжигнэлтийн газар хошууны чагуурын товчоо зэрэг газраар хүрч болгон технологи цагаан сарын хугацаанд ажлын байртан байгаа ажилтнуудад цагаан сарын мэндчил дэвшүүлсэн бөгөөд технологи мөн хүргэв. 1 сарын 27-ны өдөр хошууны намын хорооны байнгын гишүүн 1-р Франтын эсийн дарга Жанфэн жун хошууны нууцын хамгаалах нууц чухал товч хошууны олон нийтийн үйлсийн хөгжилтийн төв Домдод улсын нэгсэн холбооны хүрээлт хуваар компанид хүрч ажлын байр дөрөөн байгаа ажилтнуудыг болгон технологи цагаан сарын хугацаанд мөнхөө ажлын байртан байгаа ажилтнуудад нам болон засгийн ордны хэр аламжийг хүргэсэн бөгөөд технологи мөн хүргэв. Ойрын өдөр Ван Уй Лүйфу Ю Мимийн өтөөжрөх хошууны удирдлыг тултус манай хошууны хэсэг сургууль өмөлгийн хороо аж ахуйн худалдааны дэлгүүрт гүнжгээр нь баярын өдрөөс өмнөх галуун тэргэх амар төвшин аюулгүй үйлдвэрлэл ил чангалгийн батлыг сургуулийн хүрээний амар төвчний байцаалт өрнүүлсэн байна. 1 сарын 26-ны өдөр хошууны намын хорооны дэс шүүжи хошуун дарга Ван Уй хошууны намын хорооны байнгын гишүүн хошуунд дарга Лүйфу хошуунд дарга Ю Мимийн Ут урд тэжид хошууны ерөнхий өмөлгийн хорооны Монгол өмөлгийн хороо гол хот эргийн ухаар буужин худалдагчийг даажаагүй соргог өдөөний хэдгэлгүүр өрөөшүний Hongyan ил чангаах хязгаарт хариуцлагат компанид жижиглэх машин хүчил дөрөгчийн хэрэглгээний төхөөрөмж хор буужин эжигнэх зөвшөөрлийн үнэмлэл галуун тэргэх төхөөрөмжийн тохируулалтын галуун тэргэх нэвтрэх замын хамгаалалт ил чангаах зэрэг байдлыг нэг нэгээр байцаав. Ван Уй чухалжсэн
Жижүүрлэн сахи чангатгаж амар төвчний сэргэлтийн арга хэмжээг чанагтай чангатгаж цагаан сарын хугацаанд элтгэлийн ажил өмг журамтай эвдгийг батлах хэрэгтэй. Эл хамаа бүхий салам хүчээр хуар фуужингийн амар төвчний хяналт хамгаалалтын ажлыг сэдвэр хийж өдөр тутмын амар төвчний байжаалт ба далдгамыг байцаан засгийг чангатгаж манай өшөөний хуар фуужингийн амар төвчний байдлыг үргэлжилн тогтун байхыг батлах хэрэгтэй. Амьдралын чухал хэрэгцээний зүйлийг хангалтыг баталж, цагаан сарын хугацаанд эдөөний амар төвчний хяналт хамгаалалтын өрчмөн чангаруулж, эдөөний шалган байжаалт хижиг байжаалтыг сэдвэр хийж, эдөөний амар төвчний хорио шугамыг өрөс яхах хэрэгтэй гэж чухалчилв. Амар төвчний ухамсараа чангатгаж, баярын өдрийн хугацааны амар төвчний сэргэлтийн ажлыг товын байранд тавьж, аж ахуйлын гол чухчийн хариуцлагыг чанга найдваржуулна, аяргүй илтүүлэн хариуцлагын дүрмийн улам нэг алхам бүрэнсүүлэн төгөлдржүүлж, амар төвчний göмс үгийг жагсаан байжааж засах ажлыг чангатгана, эл төрлийн амар төвчний göмс үгийг үнэхээр ойлгож, манай өшөөний өргөн олон түмнээ амар төвчин үлжий бүрэгтэй жүл жаргалтай цагаан сараа өнгөрүүлэхийг батлах хэрэгтэй гэжээ. Нэгсрэ 26-ны өдөр хошин дарааг үе мимийн хошины ерөнхий өмөлгийн хорооны хэдэд өмөлгийн хороо тойрог хошины туршилтын бага сургууль зэрэг газар төрж өмөлийг эрүүл хамгаал ба сургуулийн хүрээний аяргүй илдүүлээ ажлыг хянан жолоодож байцаав. Ээлжүүлэн амар төвчний дүрмийг байгуулан бүрэлжүүлж амар төвчний göмс үгийг жагсаан байж байгаа жижүүрийн үснэгтийг тогтоож аялгүй илдүүлэн хариуцлагын дүрмийг чанга найдваржуулж эл төрлийн үйлдвэрлэлийн төхөөрөмжийг тойрон байж байгаа өрчмөн чангаруулж төхөөрөмжийн амар төвчин ажил ганыг батлах хэрэгтэй гэж шаардав. Нэг сарын 20-оос 26-ны өдөр хошины удирдлыг Баяжин шан Жанхан сун Лифу Жоган Юмимин Фанхайто ажлаасаа дархлагдаж ажлаасаа амарсан хэсэг Ахмад Каатар Ахмад намын гишүүн наачхийн амьдралын баталбар хүртэж байгаа урах хүчирдэлтэй олон түмэн хотуудын онж хүчирдэлтэй асран тажих урах дансалж карталс урах таван баталгаа дөрөх онж хүчирдэлтэй урах чиргээс халагдагсад жирэг хүмүүсийг тус тус болгон технологи тэдэнд цагаан сарын мөндичил болон сенсийн жүнгэл төвшүүлж нам болон засгийн ордны тодноо халамжлалыг хүргэсэн байна. Нэг сарын 20-ны өдрөөс 26-ны өдөр хошины улирдрын жүгэргний төрөлж Баяжин шан урд төжид шаншрын нийгэм төрөг жуугчин нийгэм төрөг ажмаг нийгэм төрөг төрч хэсэг хотын төсвийн хөдөлмөрийн жишээж хүчирдэлтийн өрөх ба наад захын амьдралын батлаг хүртэж байгаа өрөх зэрэг өмсийг болгон технологи тэдэнд нам ба засгийн ордны хэр аламжийг хүргэж тэднийг баясангийн увраар халуун тулаан баяр хүртээ цагаан сараа өнгөрүүлэхийг зоригжуулв. Нэг сарын 21-ний өдөр Баяжин шан хөрөө өшүүн ойшүүгийн гал төмөрийг сэргүүл өнтөргөх дунд ангид хурж болгон технологи тэдэнд чин сэтгэлийн мөндичил ба сенсийн жүнгэл төвшүүлв. Нэг сарын 21-ний өдөр хошины намын хорооны дэс шүүжи улирдр хуйл чажин жүвэлийн шүүжи Жанхан сун хошины намын хорооны байнгын гишүүн хошины намын хорооны аламгэрийн эрхлэгч Личүнхө ажлаасаа амарсан Ахмад Каатар Ахмад намын гишүүн хотуудын онч хүчирдэлтэй асран тажиж байгаа урах данс ба картын урах ажил олгуулалтын шинэ хэлбэр бүхий хөдөлмөрчин болон алав хааж байгаа чиргийн гэр бүлийг болгон технологи тэдний баян махбод ба амьдралын байдлыг халамжлан асууж тэдэнд технологи мөн ба баярын өдрийн жүнгэл төвшүүлв. Нэг сарын 23-ны өдөр хошины намын хорооны байнгын гишүүн хошин дарааг Лифу Шангжа шинюэн суугал ардын тойрог Савай Минжу суугал ардын тойрог хөрөө болготны нэрэн гол тусган зэрэг газар хүрч ажлаасаа дархалгасан ажраасаа амарсан Ахмад Каатар болон хүчирдэлтэй ажилтан ажилчныг болгон технологи тэдэнд нам болон засгийн ордны хэр аламжийг хүргэсэн бөгөөд цагаан сарын мөндичил ба жүнгэл төвшүүлв. Нэг сарын 22-ны өдөр хошины намын хорооны байнгын гишүүн жохон богрох эсийн дараг хөрөө болготны намын хорооны шүүжи Жогон хөрөө болгос суугал ардын ерөнхийсөө үеичрхний төвд гүнж гэрж хэсэг Ахмад намын гишүүн алви явдлаар нас барсан гэр бүл наачхан амьдралын батлаг хүртэж байгаа өрхийг болгон технологи тэдэнд цагаан сарын мөндичил хүргэсэн бөгөөд технологи мөн ба технологи бодос хүргэв. Нэг сарын 20-ны өдөр хошин дарааг үе мимийн Фэншишан нийгэм төрөг хухан болгосны жөвжис тусган төрч жимдэгчүүдийн таван баталгаа дурах чиргээс халагдагсдыг болгон технологи тэдэнтэй тодногоор ярилцж гэр бүлийн орлог өрөөр мөндийн байдал үр хүүхдийн сургаан хүмүүжил жирэг байдлыг нэрээ асууж тэдний амьдралын дунд тулгарсан хүчирдэл ба асуудлыг нэрээ нэмгээ сонссон бөгөөд технологи бодос ба цагаан сарын жүнгэл төвшүүлв. Нэг сарын 23-ны өдөр
Хосны ардын явдлын яамны сайд Фанхайто ачмаг нийгэм төрөг төрчээ амьдралын наажихын батлаг хүртэж байгаа өсөг хүрхийг болгон технологи тэднээ амьдралын байдал жижиг бутын хүчрлийн нэрэ асуусан бөгөөд цагаан сарын жүнгэл төвшүүлж тэдэнд намба засгийн ордны хэр аламжи үнэхүү мэдрүүлв. Өнөөдрийн сэнэмэд энэ төрөд өндөрлж байна. Дараагийн дугаардаан дахин жолгий баяртай.